За та төсөөлөд үзээрэй. Яг одоо шөнийн 2 цаг болж байна гэж. Тэгсэн чинь та унтахын оронд маргаашийн постыг оруулаад зургийг янзлаад аль эсвэл Excel-ийн тоог хараад эсвэл мессенжерээр үйлчлүүлэгчтэйгээ харилцаал эсвэл үйлчлүүлэгчийн бичсэн асуултанд хариулаад сууж ийн гэдэг. За ингэж ер нь дутуу нойртой яваад өглөөр тусаж ажилласаар байгаад хэдэн сараар сүлдэж нурж унахаа шахсан байдалтай байна уу те. Гэтэл Instagram гүйл гэж хэлсэн чинь танаас залуу нэг эмэгтэй гараад ирсэн гэж бодъё. Танаас 3 дахин бага настай. За 1 дахин 2 дахин жиж болно. Тэгсэн хэрнээ танаас 10 дахин бага хүчин чармаалт гаргаж байгаа хэрнээ борлуулалт нь өссөөр л байгаа тий. Энэ ялгааг та юунд байгаа гэдгийг мэдэж чадахгүй. Танаас яг илүү харгуй ажиллаад байна уу гэхээр бас үгүй арай өөрөөр ажиллаад байгаа юм шиг санагдаал тий. Учрыг нь та мэдэхгүй байж болно. За тэгвэл юу вэ гэхээр танд нэг зүйлийн талаар хэлье. Тэр нь юу вэ гэхээр Harvard Business School-ийн одоо алдартай багш Fly Fright Capital Venture сангийн хамтран үүсгэн байгуулагч за Jeffrey Basgank гэж хүн 25 онд одоо туршилтын машин гэдэг номоо хэвлүүлсэн байгаа. Тэр номон дээр нэг сонирхолтой томьёо гаргаж гисэн юу вэ гэхээр 10x founder гэсэн нэр томьёо гаргаж ирж байгаа. Энэ нь юу вэ гэхээр өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө бизнесийг 10 дахин хурдан, 10 дахин хямд, бас 10 дахин ухаалгаар удирдах чадж байгаа шинэ үеийн бизнес эзэнний тухай юм байгаа юм. Тэгэхээр тэр ямар нэг техникийн мэрэгчлэлтэн мангас юм уу гэхээр үгүй. Зүгээр л хэмэл оюун ухааныг одоо ашиглаж сурсан жирийн нэг иргэн л гэсэн үг. Харин 2026 оны ихээр бол Harvard, McKinsey гэх мэтчлэн судалгааны байгууллагууд нэг зүйлийг баталж чадсан юу вэ гэхээр энэ бол зүгээр нэг хийсвэр онол биш байна. Энэ бол яг одоо бидний дунд болж байгаа бодит үзэгдэл юм байна гэдгийг бол хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ видеог үзсний дараа та юуг ойлгож авах, ямар ойлголтууд танд өгөх гээд байна вэ гэхээр яг энэ 10x founder гэж яг хин юм бэ? Тэр биднээс яг юугаараа өөр байгааг хэлнэ. Мөн тэдний хэрэгэлдэг тэр дөрвөн баган дээр тулгуурласан системийг та өөрийнхөө жижиг бизнесээр яаж буулгаж болох вэ гэдгийг хэлээд өгье. Мөн одоо эх 7 хоногоос эхлээд шууд челленж зарлаад өөрийнхөө бизнест ямар өөрчлөлтийг хийж болох талаар яриа. За энэ нь одоо зүгээр нэг систем нь одоо тийм том заавал том Apple, Microsoft гэх мэт том компаниудад биш зүгээр Улаанбаатарын Нарантуул зах дээр гутал зарж ирж байгаа жижиг бизнест ч гэсэн адилхан үйлчлэж болохоор зүйл байгаа. За нэг зүйлийг шулуухан хэлэхэд бол Монголын одоо жижиг 100 бизнесээс бараг 90 орчим хувь нь эзнээ нь өвдөд тодорхой хэмжээнд чөлөө авчих юм бол бизнес нь зогсчдаг байдалтай байдаг те. Эсвэл бизнес эзэн сурчлагаа хийхгүй бол захиалга нь орж ирдэг ч юм уу те. Эзэн амралтаар явах юм бол борлуулалт нь шууд унаад ирдэг ч юм уу. Тэгэхээр энэ бол бизнес бол биш байгаа шүү дээ те. Ягаад гэвэл эзэн өөртөө мөнгө төлдөг ажил юм шиг л харагдаж байгаа үстэй. Ийм учраас үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр бол Монголын жижиг дунд бизнесийн тал хувь нь ердөө 3 жилийн дотор хаагдаад байна гэсэн тоог бол өмнө сонсч ирсэн юм байна. Тэгвэл яагаад ийм зүйл болдог вэ гэхээр ганцхан шалтгаантай. Эзэн бизнесийн эзэн бол өдөрт бараг 14 цаг ажиллаж байгаа. Гэтэл хийж байгаа ажлынхаа 80% дандаа давтагддаг, автоматжуулж уулна болохоор ажлууд байдаг. Хинч хийж чадах ажлууд байдаг гэсэн үг. Үйлчлүүлэгч бүрд яг ижилхэн асуултанд 30 дахь удаага хариулах ч юм уу те. Мэйлийн загвар дахин бичих ч юм уу. Барааныхаа зургийг авч янзлж тайлбар бичих, нийтлэг, тайлан бэлдэх, контент таах. Ийм ажлууд байгаад байдаг. Гэтэл 2025 оны байдлаар бол дэлхийн томоохон компаниудын AI хэрэглээ бол 88% бол хүрчихсэн байгаа юм. Тэгэхээр AI-ыг хэрэглэж байгаа бизнесийн бүтээмж бараг 40%-аар өсөж, судалгаагаар бол AI ашигладаг эзэн бол 7 хоногт дунджаар 13 цагийг бол хэмнэж чадж байна гэж судалгааны үр дүн гарсан байлаа. За энэ нь бол зүгээр нэг 3-4 цагийг хэмнэх тухай яриаггүй байх нь шүү дээ. 7 хоногт бүр бүтэн 13 цагийг хэмнэж чадж байгаа. Тэгэхээр энэнд зарим өдөр бүр 6 цаг хэмнэж байгаа юм байна гэсэн хариу гарсан байлаа. Гэтэл Монголд бол жижиг бизнесүүд бол энэ хувьсгалыг зүгээр алсаас хараад ийм юм байгаа юм байна, ингэж байгаа юм байна гэд бодоод байдаг. Бидэнд одоо тэр техник мэрэгжил нь байхгүй. Бидний зах зээл, Монгол зах зээл өөрч гэх юм уу те. Ингээ ямар нэгэн шалтгаан хэлээд хойшоо суугаад байдаг. Гэтэл яг одоо таны ингэж бодоод сууж байх оронд чинь таны хажууд талын яг тантай адилхан жижиг бизнес бол хэмэл оюун ухааныг ашиглаад магадгүй 3 дахин их захиалга авч 40%-аар бага зардал гаргаж байгааг бол та таашгүй. Эзэн нь өдөртөө ердөө 5 цаг л ажиллаж байгаа баг. Тэгэхээр энэ л одоо гол ялгаа буюу зөрчил нь байгаа. Тэгэхээр 10x founder буюу одоо илүү ухаантай эсвэл хүчтэй компьютертэй хүний тухай бол яриаггүй. 10x founder гэдэг нь болохоор ердөө нэг зүйлийг маш сайн ойлгосон хүн байна. Тэр нь юу вэ гэвэл AI бол цалин нэх хүн байна. Чирэгдэл болохгүй хамгийн сайн ажилтан гэдгийг ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгвэл яаж одоо 10x founder болох вэ гэж
Тэгэхээр Jeffrey Basganгийн системийг Монгол хөрсөн дээр буулгах юм бол 4 баг нь гарч ирж болж байгаа юм. За эдгээрийг одоо бүгдийг нь зэрэг хийх алба байхгүй. Гэхдээ ганцаар нь авч систем болтол нь тогтоогоод дараагийнх руугаа шилжих хэрэгтэй. Тэгж хийж болно. За нэгдүгээр баг нь юу вэ гэхээр контент маркетингийн машин хийж болчихж байгаа. Тэгэхээр энэ бол таны цагийг чинь бол хамгийн их иддэг хэсэг шүү дээ, тэ. Пост нүчин, зураг сонгоно, рeel хийн, тайлбар хийн, за хаштаг юу гэж чүгээл бодно, тэ. Жирийн нэг эзэнд бол сард 60-аас 80 цаг бол зөвхөн энд бол цагаа зарцуулж байгаа гэсэн үг. Харин бид нар бол ChatGPT ашиглаад сурцсан. Сүүлийн үед Cloud бол хамгийн одоо хүчтэй байгаа. За саяхан л одоо 1-2 хоногийн өмнө л баг Cloud design гэ гараад ирсэн. Дизайнер ямар ч одоо дизайныг хийгээд тэрийг экспорт Canva руу хүртэл экспортлж болдог болсон байлээ. За мэдээж хэрэг CapCut гэдэг видео эдит програмуудыг бол манай монголчууд залуучууд бол ялангуяа ашиглаад сурцсан байгаа. За ChatGPT гэж гисэн ашиглаж болно. Тэгтээ сүүлийн үед ChatGPT-г бас ашиглах нь багассан, илүү Cloud-ыг үр дүнтэй гэж үздэг болсон байлээ. За энэ мэргэжлэн програмыг ашиглаад цагаа 5 дахин багасгаж болно. За жишээ нь өмнө нэг постны санаа гаргахад магадгүй 40 минут зарцуулдаг байсан бол одоо маш сайн промпт бичиж чадах юм бол 8 минут тий дөрөж 8 минут зарцуулчихна. За тэгээ сардаа 30 пост гаргадаг байсан бол 20 цаг түүндээ зарцуулдаг байсан байлаа гэж бодоход одоо бол баг 4 цагт 30 постыг бол гаргаж штэ тий. Тэгэхээр зөвхөн нэг ажлаас 16 цаг чөлөөтэй болж байна гэж ойлгохоор байгаа юм. Хоёрдугаар баг нь болохоор үйлчлүүлэгчийн харилцаа болон борлуулалтыг бас автоматжуулж AI ашиглаж болно. Монголд болохоор маш олон жижиг бизнес мессенжер, инстаграмаар захиалга авдаг тий. Энэ нь өөрөө шүнжин шууд нэг ижил асуултанд хариулсаар байгаад таардаг. За үнэн хэдвэ, хүргэлцтэй юу, хэмжээ нь ямар вэ гэх мэтлэн асуултууд байна шүү дээ. Тэгэхээр эдгээрийн 80% нь бол дандаа давтагддаг асуултууд байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол Meta Business Suite, ManyChat ч юм уу те өөр ямар програмыг ашиглаад чатботыг бол 24/7 хариулдаг болгочих болно. За тэгж ашиглаж байгаа компаниуд ч байгаа бах, тэгж амжаагүй байгаа байх. Тэгэхээр энэ үйлдэл бол таныг бол 20% буюу жинхэнэ сонирхож байгаа үйлчлүүлэгчтэй зөв харилцах боломжийг чинь танд олгож байгаа гэсэн үг. Ер нь бол Бангкокт хийсэн туршилтаар бол иймэрхүү чатбот ашигласан бизнесүүдийн захиалга бол 30%-аар өсдөг. Эзнийхэн ажлыг бол цагт одоо 3 цагаар өдөрт 3 цагаар багасгаж чаддаг л гэсэн үр дүн гарсан юм байлээ. За тэгвэл 3 дугаар баг нь юу вэ гэхээр өгөгдөл болон шийдвэр гаргалт гэж байгаа. За энэ болохоор яг манай бизнес эрхлэгчдийн хувьд бол хамгийн их хоригдуулдаг хэсэг нь байгаа. Нэгсэндээ сарынхан борлуулалтын тайлангаа яаж гаргадаг вэ гэхээр Excel дээр гараараа шивээд л гаргаж байгаа. Тиймэрхүү тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр одоо болохоор Cloud руу хуулаад сүүлийн 3 сарыг шинжилээд аль бараа нь хурдан зарагдаж байна. Маркетинг төсвүүдээр юу өөрчлөгдөж байна гэж асуухад хангалттай болчихсон байх нь шүү дээ, тий. За тэгээ нэг 30 секундын дотор л танд мэргэжлийн одоо аналитик төвшний дүгнэлт гараад ирнэ. Тэгэхээр цахад нэг 3-5 саяын цалинтай шинжээчин хийх ажлыг бол ердөө нэг 70 гаруй мянгаар бол Cloud-ийн одоо Pro хэрэг бол хийгээд өгчих жишээ нэ. За тэгвэл 4-р баг нь юу вэ гэхээр системийн орон тоо гэж байгаа. За энэ нь юу хэлээд байна гэхээр админ одоо бизнес эрхлэгч эзэн бол ажил хийхдээ гэрээ шалгах, бичиг баримтаа боловсруулах, мэйл бичих, судалгаа хийх гээл те. За Google Gemini ч юм уу, Notion AI, эсвэл Cloud-ыг ашиглаад бол энэ гэрээг эрсдлийг одоо жишээ нь Cloud руу нэг гэрээ оруулаад энэ эрсдлийг нь хилээд өгөөч гэх юм бол 2 минутын дотор шинжилээд танд хилээд өгнө. За магадгүй өмгөөлөгчд хэдэн сая төгрөг төлж хийлгдэг байсан ажлыг чинь баграг тийг төгрөгөөр 2 минутанд хэрв аргийн муу өмгөөлөгч юм уу дундаж өмгөөлөгчдөөс хамаагүй сайнаар бол хуулийн зөвлөгөөг бол хилээд өгч бас боломжтой болсон байлээ. Гэхдээ шалгаад үзээрэй өөрсдөө. Тэгэхээр ингэж ашигладаг AI ашигладаг компаниудын зардал бол 40%-аар буурч байгаа гэсэн мэдээллүүд бол хаасаагүй байна. Тэгэхээр энэ дөрвөн багныг нэгтгэх юм бол ганцаараа байгаа хэрнээ 5 хүнтэй багийн хурдаар 10 хүнтэй багийн гүн ухаанаар одоо чадвар санаагаар бол хөгжиж хүний санаа гаргаж байгаа юм шиг хөгжиж 10x хийх боломжтой гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр 10x буюу 10 дахин хурдан байгаагийн одоо жинхэнэ утга учир нь энд байгаа юм. За тэгэхээр таны видеогоо энэ хүртэл үзээ таны толгойд тийм юм байна. Миний бизнес яг энэ дутж байгаа юм байна гэсэн бодол орж ирсэн бол энэ видеоны доор лайк дараад комент үлдээгээрэй. Мөн видеогоо шеэрлээрэй. За мөн одоо та өөрийнхөө бизнест одоо аль хэсэгт нь AI-ыг хамгийн түрүүнд нэмтрүүлмээр байгаа юм контент уу, харилцаа юу, тайлбар уу тэр талаар комент хэсэгт одоо өөрсдийнхөө саналыг хэллээрэй. Мөн сувгаа subscribe хийгээрэй. За тэгвэл одоо өнөөдрөөс гэж юу хийх вэ гэдэг талаар ярилцъя л та тий.
Тэгэхээр энэ бол нэг тийм тархий чинь гашлахсан тийм онлын тийм том ерөнхий зүйл бол биш. Шууд л гараа хөдөлгөөл 7 хоногийн дотор төлөвлөж болж хийгдэж болох зүйлсийн талаар хэлэх гээд байна. За нэг өдөр нь та яах вэ гэхээр бизнесийн бүх ажлыг цаасан дээр чигсаагаар бичээд үзээрэй. Яг юунд хамгийн их цаг алдаж байгаа юм те. Үйлчлүүлэгчид хариулахад юм уу, контент хийхэд юм уу, яг тэрийг тодорхой болгож. За 2-3 өдөр юу вэ гэхээр cloud дээр хаяг нээгээрэй. За ChatGPT-г бараг бүгдээр ашигладаг бах. Тэгээд cloud-тай харилцаад үзээ, дараагийн 7 постоо төлөвлөөд эхний удаа 2 цаг зарцуулах байх. За 3 дахь удаагаас бараг 20-30 минут л зарцуулах байх. За 4 дахь өдөр юу хийж болох вэ гэхээр Messenger-ийн автомат хариулагчийг идэвхжүүлээд үндсэн 5 асуултад тохируулаад за үүн дээр бол нэг удаа л цаг гаргачих юм, тохируулчих юм бол сарын турш таныг бол сэтгэлийг амраагаад цагийг чинь хэмжих тийм ээ. За 5 дахь өдөр нь юу хийж болох вэ гэхээр өнгөрсөн сарынхан борлуулалтын файлыг AI-д ороод шилжүүлж бас болох юм. Тэндээс таны хүлээж байгаагүй маш сонирхолтой дүгнэлтүүд гарч ирнэ. За үүнд бол би итгэлтэй байна. За 6-аас 7 дахь өдөр юу хийх вэ гэхээр үр дүнгээ үнэлээд үзээрэй. Хэдэн цаг хэмнэг энэ бүгдийг хийгээд те яг юу болоод байна, юу нь болохгүй байна. Тэгээд одоо дараагийн 7 хоногт зорилгоо бичээд илүү сайжруулад үзээрэй. За ингэхдээ нэг зүйлийг маш сайн анхаараарай. Нэг дор одоо 10 өөр AI хэрэгсэл турших гэж бүү оролдоорой. За ер нь бол яг жинхэнэ 10x founder-ууд бол нэг хэрэгслийг одоо маш сайн эзэмшиж чадсан, тэгжиж дараагийнхаа руугаа шилждэг хүмүүс байгаа. Тэгэхээр судалгаагаар бол AI нэвтрүүлж чадаагүй хүмүүсийн 70% нь нэг дор маш олон зүйл туршиж үзээ сүйдээ толгой нь эргэжчихсэн байдаг юм бэлээ. Тэгэхээр ядаж нэг 3 сар нэг AI-га одоо жишээ нь cloud-ыг ч гэсэн маш сайн хэрэглээд сураад үзчих хэрэгтэй. За тэгэхээр өнөөдрийн гол 3 санааг ингээд танд нэгтгэхэд хэлэхэд бол 10x founder гэдэг бол тусгай авьяастай хүн бол ерөөсөө биш ахна шүү дээ тий. Тусгай зүгээр систем л байж таарах гэдэг юм тийм үү. Тэгэхээр тэр нь болохоор та одоо Harvard-ын профессор байна уу, Монголын нэг дэлгүүрийн эзэн байна уу, ерөөсөө ялгаа байхгүй байх нь. Хоёрдугаар 4 багнаар одоо дараалалаар нэвтрүүлээд үзээрэй. Контент, харилцаа, өгөгдөл, админ систем ч гэх юм уу те ганцаар нь. За тэгээд энэ 7 хоногийн 3 дугаар болохоор 7 хоногийн хийсэн челленжээрээ хэр их цагаа хэмнэж чадсан байна. Орлого руугаа хэр их хөрөнгө оруулалт хийж илүү гол зүйлдээ цагаа зарцуулж чадсан байна гэдэг нэг шинжээр үнэлээд үз. Тэгэхээр таныг бол ажилтгүй болохгүй, тэрэнд бол санаа зовлтгүй. Гэхдээ бол таныг жинхэнэ бизнестэй эзэн болох боломжийг нь олгоно. Тэгээ энэ видеог бол яг бизнесийг эрхэлж байгаа эзний хүрээнд бол тайлбарлаж ярьлаа. Илүү нарийн зүйл бол ярьсангүй. За тэгэхээр Jeffrey Bascang бол нэгэнтээ юу ч хэлсэн бэ гэхээр AI-г үүсгэн байгуулагчдыг бол солихгүй, харин AI хэрэглэж байгаа үүсгэн байгуулагчид хэрэглэхгүй байгаа бусдыгаа одоо хэдхэн жилийн дотор сольж магадгүй гэж хэлсэн байна лээ. За тэгэхээр 2026 он бол яг энэ шилжилтийн он. Үүнийг та одоо мэдэж сонссон бол аль болох хурдан одоо хурцтай байж AI-г ашиглаарай. За тэгэхээр хэрвээ энэ видеоноос ганц санаа төрсөн бол тэрийг дараа 7 хоногт шууд челленж болгоод ихэл ямар санаа тань төрсөн те. Нэг ажлыг одоо AI-стай хамтарч хийж үзээрэй. За тэгээд 7 хоногийн дараа ч гэсэн хурж ирээд видеоныхоо дор би ийм зүйл хийлээ, инглээ тэглээгээ сэтгэлдээ бичиж болно. Хэдэн цаг хийнэсийн те. За тэгэхээр би сэтгэлээ уншиж танд хариу хэлэх болно. Тэгэхээр Монголын жижиг дунд бизнесүүд бол энэ жилдээ энэ шилжилтнээс аль болох гоцрохгүй төрүүлж алхахад тань бол амжилт хүсье. Subscribe дараарай, хонхоо хасаагаарай. Дараагийн видеогоор уулзлаа баяртай.